За сэмэцэн манайхаа энэ жина за өнөөдрийн бичлэг болохоор бүр маш сонирхолтой бичлэг байгаа. Энэ болохоор 24 цагийн турш тоггойх чаленж байгаа. За тэгэнгүүт энэ бичлэг маань яаж явагдах вэ гэхээр одоо болохоор өдрийн 1 цаг болж байгаа хгүй юу? Тэнгүүд 1 цагаас эхлээд маргааш 1 цаг хүртэл 10 минут гэсэн тог ашиглахгүй гэсэн. Тэгэхээр ерөөсө хуцаа зэнэлэх боломжгүй, хоол хийх боломжгүй, гэрэл хасахгүй л гэсэн үзээ. Тэнгүүд хэдүүлээ орой мөрөө шүн мөнд харанхууд лама хасан гэсэн төлөвлөлтөй миний хувьд нэг тиймэрхүү бичлэг болно. Ийм гэрэл хасаажлахгүй. Тэгээд гэрлийн унтраангууд манай жоохон нэг давхар ийм харанхуу. Би ч нөгөө гадуур явах таны хэмээг камер барьж явахгүй учраас хуцаа барь явна. Тэгэхээр юу юм бэ? Дундуур нь би хуцаа их үдэж болохгүй мэн. Тэгэхээр утсын зэний дуусч байгаа ч юм хэцүү юм тий. Одоо болохоор ер нь юу хийх юм мэдэхгүй байна. Одоо 1 цаг гэдэг чинь одоо би юу ч гэсэн эхлээд хүсээ угаая. Нүрэ бодцсан. Тэгээ хүсээ уухгүй бол хүс жоохон сонь бай. Oh fuck. Би чи сэнсэж эндүүдчлэхгүй юм шиг. Тэгэхээр одоо хэдүүлээ зүгээр алчуурандаа ингэж амар хатаажаал. Тэгэл явъя да. Би нөгөө өдөр болгон жимд явдаг гэсэн чинь өчигдөр би жимнээс яарч гарч агаад чихвчээд хувцастайгаа үлдээсэн мэс байхгүй юу. Тэгээд сая хэлцэн. Та хадгалжаарэ гэдэг. Тэгээд одоо ямар тааж би жим рүү очиж үлдээсэн юм авчаад тэгээд дэлгүүрөө ороод хэдүүлээ идэж уух юм авъя. Уул нь би сая өдрөө бол идсэн л тээ. Яг хоол идчихээ би чаленж ихлүүлсэн байхгүй уулнаад. Гэхдээ орой хэдүүлээ яваал юм итгэл юм чаа нэг мөсөн гарахтаа авчий гэд бодоод хэдүүлээ одоо ямар тааж үсээ хатчаад хуцаа өмсөөд оролцгаая. За манайхаа миний үс чатлаа. Хувцас жоллоо. Гяс гараад ажил амжуулчаад тэгээд гяс гэртээ ирээ да. Би сая жим нэмлэг ороод тэгээд сая замаараа нэг хүнтэй уулзсан жоохон байж аваад бүрстөө хөө юм болоод тэгээ одоо 4 өнгөрч байна. Тэгээд ямар ч би GS ороод мэдээж охинод авцсан. Тэгээд бас нэг үсэн гээд анидас авцсан байгаа. Тэгээд ер нь бол зөө нэг юм дээрээ идэн гэж одоо гойм авсан чаа. Тэрийг би яг л халуусны дэвтэж болох юм. Мэдгүй наас ч болох ч юм болохгүй ч юм та хэд юу гэж бодож байна. Халуус ашиглаж болохгүй юм. Тэгээ юу авсан бэ гэхээр штэ. Би бол өөртөө мэдээж гойм авсан байгаа. Ice cream энэ хоёр. Тэгээд ундаа авсан. Яг ч юу юм та нэг юу дээсэн та зарим нь төнгөд навчтай сникерс. Анаа чи юу чинь зөө. Энэ хааштай. Энэ салуус авчихсан болов. Бид басны юм. Тэг юм байна. Тэгтээ. Чөөр яг тийм шиг гоё авсан. Юу оруулж кебаб байхгүй нэр бодсон чи. Оо тийш. Манайха тэр слайм дуртай юу? Тэр дуртай миний чанел руу слайм би хийж аваа бичлэг. Зэрэг Яг гоё байгаа юм уу? Тэгэл хүүт басна тэгэлээд шүү дээ. Ер нь бол зэ манайхаа ингээ бодоод үз. Гоё ингээд цайхаа сэтгэлээ бодоод үз. За тэгмүүд манай болохоор юу тахгүй юу? Ус зэмшил энэс авдээ. Тэгмүүд юу ч л да би. Одоо гэс арцатын салгаад тийш холоос авч. Ядраа. Тэвсөө. Тэгмүүд би тог ашиглаагүй байгаа юмнаас навж авч юмстэй. Нэг ингэ салгаад нэг юусаа холоос авч. Усан хаймт юм халамжаа. Одоо 6 мраа амхан цаг өнгөртөн би. Заяаг юм биш ч одоо аим жоо өгсөн чи заяаг өгсөн гэх. Би манайхаа ингэ бодлоо л та. Ер нь бол айгүй дэжгүй чаленж юм байна. Тэ юу. Яа гэх юм бол хэдүүлээ чинь те Монголд ч бэсигээл тогтсордог, бэсигээл усгүй болдсон шүү дээ. Бид чинь тасцсан шүү дээ. Тэсэмэцэн манайхаа дундуур нь гэсний зар хүрхчээ. За тэрний вэ гэхээр өмнөх хэсгэн дээр нөгөө нэг зарлагдсан химийн сургалт маань наадмын дараа дахиад шинэ хэлэлтэд авч байгаа юм билээ. Тэгээд өмнөх бичлэгэн дээр бичлэгийг ингэж жоо оройтож үзээд тэгээд сургалтаасаа жоохон хоцорчлоо, бүртгүүлж чадсангүй гэсэн амар олон хүмүүс байсан учраас одоо та хэд маань өнөө маргааш та
энэ Facebook пэйж рүү холбогдоод тэгээд наадмын дараах сургалтандаа амжиж бүртгүүлээрэй. Энэ болохоор level 1-ийн сургалт байгаа. Одоо нийт ийм левелүүд байгаа. Тэгээд level 1-ийн сургалт маань тэгж бүртгэл авч байгаа мэлээ шүү манайхаа. Тийм учраас таад маань амжиж бүртгүүлээрэй. За бэлэг рүү эргээд орцгоё. За одоо болохоор оройн 8 цаг болж байна. Гадаа өстө харанхуй болдгоо юм бэ. Нар зарах калах шиг юм нахаа. Тэгээд би сая амарч яж хагаад гоё мэдээгээд хэдүүл гоё зарим мэдцгээе. Өөд тийм нөө үнэхээр өөд тийм нөө гэртээ хатахаар өөд гарахаар одоо халуун гармаг юу ч зүйл нилээ таранхуу болоод ч юм эсвэл нэг юм харатхаа болоод гэсэн үг хэдүүлээ доошоо бууж вэ. Лама тий одоо зөвсөлт гэдэг тэр мөрийгээ бэлтий. Тэгэхгүй бол харанхууд болох гэж хэцүү. Би нэрээ өөрийнхөө хүмүүсийг боддог хгүй юу? Би тэгээ хүмүүсээ уруулж байгаа юм таад харуул ингээд нэлээ урагцсан байгаа. Тэгээ би уруулж агаад гой хүмүүсээ бодъё гэж өнөөдөр бодчихсон хгүй юу? Гэхдээ өнөөдөр чи нүуник хүмүүсээ бодож болно л гол нь ингээд нүуник тогон залгаад тэгжиж нүн лед гэрлээ ажиллах болохоор өнөөдөр хүмүүсээ бодчихдаггүй юм ямар ч тач би бүр хүмүүсээ ингээд амар ургуулж байгаа. Тэгээ бүр өөрийнхөө хүмүүсэн дээр амар гоё дизайн хийгээд бодож үзмээр авахгүй юу? За манайхаа одоо харанхуй болж байгаа учраас хэдүүлээ лагаасаа жоохон зөжлөлттэй харцах юм уу? Oh my god. Зэжэр манайхаа төр наваа жоохон юу үлээч. Төвчээр тэгээ тайвуулъя зөө. Би жоохон юм дайм юм уу? Гоё хэрэгч. Зяг манайхаа ингээд хэдүүлээ ямар ч өнөөдөр одоохондоо нэг гэрэлтэй боллоо. Камерынхаа хайрын тавьчих юм. За ингээд тавьчих. Оо манайхаа сто гоё газар болчлоо. За би тэгээ одоо оройн ол идэх чаахгүй юу? Будаа авчирсан манай агшаасан будаа байсан. Тэгээ би энэ дээр би юу хийхээ харуулъя таа шүү дээ. За нэгэнтээ хэдүүлээ тог ашиглаж чадахгүй юм чаа. Ийм ким бид тахгүй юу? Харж байна уу? Үцтэй ким тэгээд хүчүүжан жоохон хийгээд пипенбаб шиг юм жоохон хийгээд чи тэгвэл уусаа тоггүй юм чи одоо хэдүүлээ яаж тийм хоол хийж идэхвтэй тэмстэй амар жоохон гүчүүжаа. Тэгээд чан крем хийн. За ингээд хэдүүлэнгийн оройны хоол. Зөө уулнад энийг чи өндөг мөндөгтэй жоохон махцахтай гэдэг шүү дээ. Тааш нүуний хэдүүлэнд тоог шилжчихгүй юм чинь. Уул нь бол гадаа гайгүй гигэтэй та нар хоёр дахрыг харж байвал тааш энэ 3 дахь таймд гэрэлгүй байдаг. Би тэгээ энэ лагаа шууд өрөөлөө гарч орох ч байхгүй юу? Нэг дахь төрсө гэрэл орж ирдэг юм уу? За эго хурдан пипенбаб боллоо. Хамгийн амар ажис юм болохоор ингээд лаасаач юм бол яаж харагддаг болтой гэдгээс амар ажис ахгүй юу? Бишиг хийх камерныхаа өмнө гэрэл мэрлэгээ учраас яах юм бол гэсэн чинь ингээд лааны урд амар гоё ирж сууд ажгүй харагч байна. Тэр амар гонтой. Ми 10 маргангууд бүр харанхуулж хаа. Манай өрөөнд бол одоо яг нэг иймэрхүү гэрэлтэй байгаа юм. Гайгүй гэрэлтэй. Бүр харанхуулсан дараа хэд өрөөндөө бас дахиад даасаагаад нүүр мөр угаагаад дундахтаа бэлтий. Одооны юмтаж эмээ оройн ол идэвчлэгээ гэдэг чинь болж байгаа хгүй. За дүүл чам бич уулзгаа хэдүүлээ. Тэгээ манайхаа би одоо нүрээ угаах гээд өдөдлаас ачаад байж гин. Би нүуний нүдээ ингээд мэйжадсахгүй. Тэгсэн чинь миний нүд ингээд хавцсан юм болцсон, хашил хөдөлсөн юм шиг байна. За ямар ч таж одоо ийм сонин гэрэлтэй, ийм сонин бичлэгний чанар ч гэсэн амар муу байх. Ийм байжсэн сэдвүүлээ зүгээр шууд унтаад өглөө босоод бичлэгээ өргөжлүүлээ. Тэгээд одоо жоохон хуцаа удаж байгаа. Тэгээд цэнэгээ гамнаад шууд унтаад өглөө хэдүүлээ уулзцгаая. Баяртай манайхаа. Good night. Сэмэт соноо за одоо болохоор өглөөний 11 цаг 30 минут болж байна. Тэгээд би үгүй шүү одоо харши. Бараг 11:45 болж байна зөө. Тэгээд түнс сая сэрчингүүтээ би Бээжин дээр за юу идэх үү яах вэ гэ хайгаал явчихна. За тийм манайхаа ерөөсөө ямар ч идэж уух юм байхгүй зөө. Үүнийг тог ашиглахгүй бол үнэхээр байхгүй байна. Тэгвэл би зүгээр л юм энгийн жуус уучи. За манайхаа тэгвэл өнөөдрийн бичлэг дууслаа. Миний утасны цэг дуусах байгаа учраас одоо цаашдаа бичлэг авах боломжгүй байна. Ямар ч тач одоо ингээл 12:01 болчих юм чам. Хэдүүлээ энэ үрээд бичлэг дуусцгаая. Тэгээд 24 цагийн турш надтай хамтайсан бүгдийн маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан бол манайхаа доор коммент дээр бичээрэй. Тэгээд иймэрхүү бичлэгээс өсч ивэл бичээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай байна.